Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 75 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. In this world, one needs to be a little too good in order to be good enough. Pierre Carlet de Champlain de Marvel. За хэдүүлээ өнөөдрийнхэн персептийн талаар ярихаас өмнө энэ хүү персептийг хэлсэн хүн хэн байсан бэ талаар жоохон сонирхож үздэгэ. Pierre Carlet de Champlain de Marvel гинэ. Тэрээр 1688-аас 1763 онуудын хооронд амьдарч байсан. Сая өчигдрийн дугаар дээр гарсан Walter гэдэг хүний үед амьдарч байсан. Францын гэгэрлийн алдартай жүжигийн зохиолч туужч хүн юм байна. Тэрээр нарийн мэдрэмжтэй сэтгэл зүйн гүнзгий агуулгатай хайр дурлалын комеди бичдгээр алдартай бөгөөд Францын уран зохиолын төвхөнд Модлерийн дараа орох томоохон жүжигийн зохиолчдын нэгт тооцогддог юм байна. Түүний уран бүтээлийн гол онцлог болохоор Marie Vodage гэд Франц хэлэнд түүний нэрнээс гаралтай Marie Vodage гэх үг байдаг. Тэгээ энэ нь болохоор хайр сэтгэлийн нарийн нандин мэдрэмж, баатруудын хоорондын сэтгэгнэл ухаалаг бөгөөд уран үг хэллэгийн тэмцлийг илэрхийлдэг уран зохиолын өвөрмөц хэв маяг юм байна. За, алдартай бүтээлүүдээс гэвэл хайр дурлал тохиолдлын тоглоом 1730 онд хийгдэж байсан хамгийн алдартай комеди юм байна. Сүд тавьж буй залуу бүсгүй хоёр бие биенээ танихаар зарц нартайгаа хувцас солих бөгөөд зарц нар нь ч мөн адил эцдийнхээ дүр тоглосноор сонирхолтой хөгжинтэй үйл явдлаар өрнөдөг. Би яг ийм сэдвтийн нэг комик. За комикийн зүгээр нөгөө нэг товч тайлбарыг яг үзчихсэн. Тэгээд яг тэр комик уншаагүй л дээ. Ягаад гэвэл нөгөө яг тэр комикийн гол дүр нь энэ нөгөө нэг сүд тавьж байгаа хоёр эрэгтэй эмэгтэй биш, харин нөгөө нэг тэр хоёр зарцсан байжсэн. Тэгээ жоохон яг юу болох юм бол доо гэж бодоод уншаагүй юм л та. Тэгэхээр тэр комик маань энэхүү юунаас зохиолоос жүжигээс сэтгүүлсэн комик байсан юм байна. За тэгээд өнөөдрийнхөө персепт лүгээ хэдүүлээ эргээд орцгоё. Энэ хороо ертөнцид хин хүн нэлээд сайн байж иж хангалттай сайн байж чадна. Яг юу гэмдэ яг энийг нөгөө ярихын тулд нөгөө нэг сайн хүн гэж хэмбэ, сайн байх нь яагаад чухал вэ ч юм уу тиймэрхүү юмны талаар ингээ хүндхгүй болохгүй байх. Гэхдээ хин ч нөгөө нэг би муу амьдрмаар байна гэж боддгүйтэй адил би бас нөгөө нэг хүмүүс би муу хүн гэж гарч ирдэггүй байх. Нөгөө нэг хүүхэд төрөхдөө хизээж харуу цагаануу гэдэг юу төрдгөө, харин нөгөө нэг зүгээр л хов хоосон нөгөө зургийн канвас шиг төрдөг. Тэгээд эргэн тойронд хүмүүсийнхаа нөлөөллөөр тэр канвас нь ямар өнгийн, ямар зурагтай болох нь тодорхойлогддог. Тэгэд яг энэ амар олон юмнууд ч нөгөө нэг юу яаж байгаа юм л да, нөлөөлж байгаа юм л да. Хүүхдийг яг өсөж том болоход тэр хүн яг ямар хүн болох вэ ирээдүйд гэдэгт нь хамгийн бүр ингээд бидний нүдэнд харагддаг зүйл болохоор тэр хүний нөгөө нэг ген гэдэг зүйл байдаг. Нөгөө ДНК гэдэг нэг ярьдэн шүү дээ. Хүмүүсээс тэгтгэлдээ орчин тойрон маш чухал, бусдын юм нөлөөлөл их чухал гэж үздэг ч гэсэн нөгөө талаараа нөгөө нэг анагаахын ялангуяа нөгөө удамшлын гений шинжлэх ухаанд болохоор нэг тийм удамцын шинжлэх ухаанд ийм юу байдаг л та. Альва нэг өвчин үүсэхдээ ер нь бол хоёр нөхцөл байдал
хоёулаа зэрэг өсчиж тэр өвчин одоо нэг үүсдэг гэд. Тэгээд нэг нь болохоор гадны нөлөөлөл. За тэгэнгүүт нөгөөх нь юу гэхээр дотоод одоо нэг нөлөөлөл буюу дотоод тэр хүний гений дараал. Зарим тохиолдолд одоо нэг 1000 гаднаас ингээд нөлөөлөд байхад тэр хүн тэр өвчнийг одоо тусахгүй байх магадaltaй байж хахад харин эсэргээрээ нөгөөний гадны нөлөөлөл нь байхгүй ч гэсэн тэр хүн нөгөө генийх нь юм байгаад идэг. Гэхдээ гадны нөлөөлөл нь авахгүй бол тэр өвчнийг бас тусахгүй байх магадaltaй гэдэг нэг иймэрхүү нэг тийм онол байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан одоо нөгөөнийг би бас ген яагаад үнэхээр чухал юм бэ? Тэгээд одоо нөгөө бид нарын өвөг дээдс бас яагаад амар чухал юм бэ гэдэг талаар нэг амар сонирхолтой юм уншиж лээсэн юм л да нөө. Ер нь бол Facebook дээр үжсэн. За тэгэхээр юуны талаараа гэхээр нэг эмэгтэй амар нэлээд баян Европын нэг улсын нэг тийм баян чинэлэг эмэгтэй. Гэтэл тэр ингээ юу яадаг? Энд тэндээс гарахтаа нэг зүйл ингээд авч гарахгүй л бол бүр ингээд санаа намардаггүй. Одоо ястэ нэг юу гэмдэ уул нь юугаарч татахгүй амьдарч байгаа хүн. Гэтэл нэг газраас л ингээд одоо ядаж бүр халбах сэрээч тухай хамаагүй ингээ аваа гарахгүй санаа намардаггүй. Тэгээд тэр эмэгтэй ингээ бүр өөрийнхөө тэр үйлдэл үнэхээр гайхаад тэгээд маш тийм нарийн судалгаа явуулж үзэхэд өөрийнх нь нэг юу өвөг дээдс одоо удамд нь бүр амар нэртэй тийм хулгайч ясан гэд нэг тэр шиг одоо бидний ген гэдэг нь маш олон маш урт хугацаанд бид нэр өвөг дээдсээс ингээ ирсэн тэр хүмүүсийн зан чанарыг ингээд кодлоод ингээ архивлаад ингээ үлдээсэн зүйл. Тэгэд бидний яг одоо ингээд гадна ингээ ил гарч ирж байгаа зүйлс маань болохоор тэр архивын нэг тодорхой хэсгийг ингээд аваад за энэ ингээд ил гарч болно гэд ингээд бидний бие ингээд ил гаргаад ирсэн байдаг зүйлс. Тэгэд яг тэр зүйлс донд нь болохоор гадны нөлөөллөөр ингээ өдөөгдөх зүйлс гэж бас байдаг. Тэгээ тэр дунд маань бас нөгөө нэг тэр миний саяны ярьсан нөгөө гений өвчнүүд маань орж ирдэг. Тэгэхээр яг тэр шиг нөгөө нэг монголчууд их ярьдаг штэ. Удмын сайн хараарай ингээд хүн танилцаад ялангуяа нөгөө гэрлэгч байгаа үед нөгөө тэр хүнийхээ удам ухсаагийн сайн хараарай гэдэг нь болохоор яг иймэрхүү учиртай байдаг. Тэгэхээр хэдүүлээч бол нөгөө нэг хэрхэн сайн байх вэ? Сайн хүн байх вэ гэж ярьжсэн шал өөр юм бол авчлаа. За энэ бүхэн маань одоо нөгөө нэг яаж холбогдох вэ гэхээр одоо бид нарын яг ингээ гарч байгаа зан чанар нь дан ганц гадны нөлөөллөөс болоод гээд бид нарын эргэн тойронд байгаа хүмүүсийн нөлөөллөөс болж байгаа зүйл бас биш юм шүү. Тийм болохоор ингээд альва нэг зүйлд ингээд нөгөө дүгнэлт хийхдээ ч юм уу те эсвэл бусдын гаргаж байгаа зан чанарыг бас ингэж яхта буруутгахаас өмнө бас нэг жоохон бодоод нэг тунгаагаад үзээрэй гэд өнөөдрөх жоохон амар тийм сонин юу болчлоо. Өөрөөс нь нөгөө нэг перцепцтэй амар гоё уйлдаж өгөхгүй нөө. За нэг иймэрхүү өдрүүд бас байх шүү дээ, тэ. Ямар ч гэсэн аль нэг нөхцөл байдал нэг зүйлс үүсэхийн тулд хоёр зүйл байх хэрэгтэй. Дотоод гадаад нөлөөлөл гээд. Тэгээд тэр хоёр зүйл нь хоёулаа байх. Аль нэг нь байхгүй үед бол тэр юу үүсэхгүй гээд. Нэг тиймэрхүү зүйлийг нэг хальт шинжлэх ухааны талаас нь ойлгоход авчил болох ах уу. Тэгээ амьдралд бас нэлийн хэрэг болж магадгүй гэж найдаа. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөө. Жоохон сэдвээсээ хэлчихлээ. Гэхдээ энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.